Эрхэм хүндэт наадамчтай шарнууны яваад эхлэн хурдан дагны уралдаан төхөөрөмжний хараад ороод нэгэн зэрэг эрэххэд бэлэн боллоо. 20 жилөө хурдан дагарааны зүгхаагаас эрэххэд Завхан аймгийн төдөвтэй сумын харьяат Батбаярын хурдан даага хошуулдаад гарлаа. За наад өнгөн дээрээ Завхан аймгийн төдөвтэй сумын харьяат Батбаярын хурдан даагаа бол үдсүрийн буун дагны наад зах дээр төдөвтэй сумын яриад хөтгөрийн саруул эрдний хээр даг хурдан дагны хажуугаар зууцаа холбоод урагшлаа. За наадлын хурдан даг Завхан аймгийн сонгон сумын яриад Баасан дэржи хурдан дагаах шиг байна. За 3 дээр Завхан аймгийн их уул сумын яриад Батмөнхийн хүрээ алдсандаа гараад ирсэн болов зайргийн нэрв дээр Завхан аймгийн баян хайрхан сумын яриад Дашнымын хээр даг гараад ирсэн байна. За хээр дагны савгаар Завхан аймгийн төдөвтэй сумын яриад Отгонбаатрын хурдан дааг харагдж байгаа бол наадлын хурдан будан дааг бол Завхан аймгийн төдөвтэй сумын яриад сумын алдар туяаж Цогточрын Солонбаатрын Соломон алдсан гэдэг дааг гараад ирсэн байна. Түүний наагур Чангийн алдар дааг 6 7-гийн багцаан дээр урагшлаа. Үзүүрийн 3 дааг жоохон сэрэх маягтай. Арын дагнууд мөн дөхө харагдж байна. За наад өнгөн дээрээ Завхан аймгийн сонгон сумын яриад Баасан дэржи хурдан дааг байгаа. Арын дагны үзүүр дээр за 3 дааг салсан 4 дээр Баярхан сумын яриад Дашнымын хурдан дааг 5 дээр Завхан аймгийн төдөвтэй сумын яриад сумын алдар туяад Цогточрын хүү Солонбаатрын Соломон алдсан дааг наад өнгөн дээр нь Чангийн алдар дааг 6-гийн алдар дааг 71 номертой Завхан аймгийн сонгон сумын яриад Жавхлан төгсгийн бор хээр дааг байгаа харагдж байгаа бол энэ нэмэлтээ хөгд унсан хонгор дааг Завхан аймгийн төдөвтэй сумын яриад за энэ нөмргийн 86 номертой хонгор дааг байсан. За Завхан аймгийн нөмрөг сумын яриад Даранбазрын мэгмар сумын хонгор дааг байна. Түүний ардаар Завхан аймгийн Сант сумын яриад Архитын Баасан дэржи хүрээ алдсан дааг байгаа харагдж байна. За үзүүрийнхээ 3 дааг руу жоох урагшлана. За арын дагнуудынхаа өнгөн дээр Цогточрын Солонбаатрын Соломон алдсан дааг ард дээр нь төдөвтэй сумын яриад сумын алдар туяа Чангийн алдар дааг 4 таваар урагшилж байгаа. Үзүүрийн 3 дааг жоохон сэржээ. За хойдлогоо дагнаас лавтаа нэг 100 м зайлсан байгаа харагдж байна. За 3 дээр Завхан аймгийн төдөвтэй сумын яриад хөтгөрийн саруул эрдний бор хээр дааг 100 номертой Төрөөгийн сумья гэж 8 настай хүүгийн хурдлуулж байгаа бор хээр дааг айргийн 3 дээр за үзүүрийн 2 дааг Завхан аймгийн сонгон сумын яриад Баасан дэржи хурдан дааг өнгөн дээр зөв талаар нь Завхан аймгийн их уул сумын яриад Батмөнхийн хүрээ алдсан дааг зөв талдаа буруу талдаа Завхан аймгийн сонгон сумын яриад Баасан дэржи хурдан дааг 2 даагны хувьд бол өнөөдөр тун төргөнгөн байгаа маань да. За арын даагнуудаас бол нэлээд зэрэгхэн болцсон байгаа. Их уулаас өнөөдөр азраг ихмэр дөрүүлгсэн бол дааг дахиад дөрүүлэхийг үгүйсэхээргүй боллоо доо. За 3-ын дааг Завхан аймгийн төдөвтэй сумын яриад саруул эрдний бор хээр дааг энэ бор хээр дааг Завхан аймгийн төдөвтэй сумын яриад гизгэгийн инх болдын унган адуу сүүлийн жилүүдэд унган адуу нь Завхан аймаг төдийгүй Монгол орнд даяар нэлээд их хурдалж байгаа. 3 дааг нэлээд салсан 4 дээр Завхан аймгийн төдөвтэй сумын яриад сумын алдар туяа Цогточрын Солонбаатрын будаа алдсан дааг байгаа байна. 5 дээр Завхан аймгийн сонгон сумын яриад Жавхлан төгсгийн бор хээр дааг байна. За 2 даагаас хойдлынхаа даагнуудаас нэлээд зайтайхан байгаа харагдаж байна. Цогточрын буурал алдсан дааг өөрийнх нь унган адуу 5 дээр Завхан аймгийн сонгон сумын яриад Жавхлан төгсгийн бор хээр дааг за нэг хойшоо суугаад орчихлоо. За ингээд уршаа 5 дааг өнгөрсөн 6 дээр Завхан аймгийн төдөвтэй сумын яриад сумын алдар туяа Чангийн алдар дааг наад талаар нь Завхан аймгийн Сант Маргал сумын яриад Архитын Баасан дэржи хүрээ алдсан дааг 6
За долоо дээр Завхан аймгийн Нөмөрг сумын яриад мегмөр сөрөнгийн хонгордог 6 7 ийм акцент дээр за одоо үзүүрийн дагуу жоох урагшлаад явна шүү. За 6 7-гийн 2 даг сумын алдар туяа чангийн алтар даг архитын маасан дэрж халдсан даг 2 6 7-оор за өнөөдрийн даагнууд чинь тун дөрвөн хилээ цууруухан байгаа маань да. 5 дээр Завхан аймгийн сонгон сумын яриад Жавхлан төгсөн бор 2 даг дөрөв дээр сумын алдар туяа Цогточрын Солонбаатрын Будаа халдсан даг дөрөв дээр урагшилж. За үзүүрийн 3 даг нэг үнэнгүй болгон саллаад оройхон дэш нар буурсан болооч тэр юм онцтой хүн байгаа дүр манай зурглаачин дүр наргиж байна. 3 дээр Завхан аймгийн төдөвтэй сумын яриад хөтгөрийн сарвал эрдэнийн бор хээр даг төдөвтэй сумын яриад Гэзгэгийн инх болдын унган дуу бор хээр даг 3 дээр урагшилж байгаа бол аман хөзүүн дээр Завхан аймгийн сонгон сумын яриад Баасан дэржи хүрэн даг аман хөзүүн дээр байна. 43 номертой шар нэмнэтэй хөвгттэй хүрэн даг Завхан аймгийн сонгон сумын яриад Баасан дэржи хүрэн даг юм байна. За өнгөний халдсан даг нэлээд цэвэрхэн болцсон байгаа харагдлаа. Энэ хүрэн даг Завхан аймгийн Эхүүл сумын яриад Гончигбатын Батмөнхийн хүрэн халдсан даг өнгөн дээрээ Эхүүлчүүд өнөөдөр азарга дөрвөлгсөн, ихмэр дөрвөлгсөн, дахиад дааг дөрвөлгөхээр боллоо доо. За энэ сайхан үлгээс олонний хилэм анцгаад усгалдаг ба. Өнгөн дээрээ Завхан аймгийн Эхүүл сумын яриад Гончигбатын Батмөнхийн хүрэн халдсан даг нэлээд зэрэгхэн болоо саллаа да. За арийнхаа даагнуудыг харах юм бол аман хөзүүн дээр Завхан аймгийн сонгон сумын яриад Батмөнхийн Баасан дэржийн хүрэн даг аман хөзүүн дээр айргийн 3 дээр Завхан аймгийн төдөвтэй сумын яриад сарвал эрдэнийн хөтгөрийн сарвал эрдэнийн бор хээр даг айргийн 3 за шарнурууны овоо тахилгын наадам өнөөдөр азарга ихнээс соёолн даа гэсэн 4 мөрдийн уралдаанаар баяр наадмын үйл ажиллагаа хамгийн отхон уралдаан бол хурдан даагны уралдаан айргийн 3 дээр Завхан аймгийн төдөвтэй сумын яриад сумын алдар туяаж хөтгөрийн сарвал эрдэнийн бор хээр даг айргийн 3 за нэг үзүүрийн 3 даг хойдлынхаа даагнуудаас үнэнгүй холхон салжтэй. За дооршээ бол тархиныгаа даагтаа орч. Гурван даг хойноос нь 2-300 м зайтай салчихсан байгаа. Дөрөв дээр Завхан аймгийн төдөвтэй сумын яриад сумын алдар туяач Цогточрын Солонбаатрын Соломон халдсан даг дөрөв дээр ба. За энэ 3 даг Завхан аймгийн төдөвтэй сумын яриад сумын алдар туяач хөтгөрийн сарвал эрдэнийн бор хээр даг 3 аман хөзүүн дээр Завхан аймгийн сонгон сумын яриад Батмөнхийн маасан дэржийн хүрэн даг аман хөзүүн за аман хөзөө айргийн 3 2-ын даг за өнгөний даг нэг үнэнгүй болгон саллаа да. Завхан аймгийн Эхүүл сумын яриад Гончигбатын Батмөнхийн хүрэн халдсан дагыг Батмөнх гэж хөвөн зурдлуулсан өнөөдөр нэг 300-400 м хэрдээ салчихсан байгаа. Тавилангийн үзүүр рүү орж ирлээ. Завхан аймгийн Эхүүл сумын яриад Батмөнхийн хүрэн халдсан даг өнгөн дээрээ өнөөдөр нэг үнэнгүй холхон сал төрүүлж байна да. За ингээд тавилангийн үзүүр рүү орж ирээд тарлаж төрүүлж байгаа энэ хүрэн халдсан даг өнөөдөр нэг хөл урттай хөрс нэмгэнтэй адууны шантсыг гайхуулж үнэнгүй холхон төрүүллээ да. Хүрэн халдсан даг бол үнэнгүй урдан байгаа маань энэ хурдан хөлгөөс олонний хилэм азгаад усгалдаг ба. Ингээд Эхүүлчүүд 3 дахь дөрөвгөө авлаа. Халдсан даг нэлээд зайтай төрүүлсэн 2-300 м хэрдээ төрүүлсэн аман хөзөөний даг Завхан аймгийн сонгон сумын яриад Баасан дэржи хүрэн даг аман хөзүүн дээр айргийн 3 дээр Завхан аймгийн төдөвтэй сумын яриад хөтгөрийн сарвал эрдэнийн бор хээр даг айргийн 3 дээр байгаа.
За ингээд их уулаас дааг дөрвөлсөн бол сонгоноос даагааман үзүүлээ. Батмөнхийн баасан дээр жи хөрөө алдсан дааг аман хөзүүн дээр айргийн гурав дээр өтгөрийн сарвал эрдний бор хээр дааг. За ингээд Завхаймгийн сонгон сум яриад баасан дээр жи хөрөн дааг аман хөзүү айргийн гуравт өтгөрийн сарвал эрдний бор хээр дааг айргийн 3 айргийн 4 Завхаймгийн дөдөвтэй сум яриад цогтөчрийн Солонбаатрын соломо халдсан дааг айргийн 4 турдлаа. Айргийн 4 турдалсан дааг цогтөчрийн Солонбаатрын хүрээ халдсан дааг. За 5 дээр ямар дааг гарах нь харъя. Өнөөдөр Шарнурууны овоо тахилаг 6-7 сумын мөрд нийлсэн өргөн дэлгэр сайхан наадам болж өндөрлж байна. Хамгийн отгон уралдаан бол отгон даагны уралдаан. За 5 дээр Завхан аймгийн нөмрөг сум яриад аяг төвшингийн өлзий дэлгэрийн хөрөн дааг 5 дээр байгаа харагдж байна. 6-7-8-ын даагнууд ойрхон юм аа. За энэ морвэрэ чингэд тосох нь буруу юм байгаа. За ингээд 5 дээр Завхаймгийн дөдөвтэй сум яриад Чангийн алтардааг 6 дээр сонгон сум яриад Жавхлан дөгсийн алтардааг 7 санд маргад сум яриад Архитын баасан дөрж халдсан дааг Завхаймгийн нөмрөг сум яриад өлзий дэлгэрийн хөрөн дааг 8-аар орчихлоо. За хоёр хөргөө өнөөдөр их уулчууд оддоо сайхан над 3 дахь дөргөө өртлөө шүү дээ. Та хоёрын хэлцүүлбая. Завхаймгийн их уулсан Хонгорогийн Эренчимбат гэж юм байна. Залуу яач. Миний даагны удам өгшил гэвэл миний унган даага. Унган даага эцэг нь Сүгбаатар дорнодын газрах. Өнөө жилийн хэд хуралдаан болж байна халдсан даагны үед. Жилийн 2 дахь хуралдаанд сая нэг аймагт хуралдаад 10 гарч ирсэн. Тэгээд давхар уягаар энд хэд төрүүллээ. За наадмын зохион байгуул. Наадмын зохион байгуулалт их гоё болж байна. Энэ наадам хийж байгаа энэ улстай өнөөдрийн ирүүлж авч жаргалтай цаг өгнө гэсээрээ. Намайг таньдаг хүн болгондоо таньдаг уяачтай энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тань чааштай уралдаанд намжилт хийсэн. Та нар хийсэн ажилд намжилт авч жаргалсан. За. Өөргөө танд хөрөн дааг сайхан уралж жамаа үзэн дурдлаа. Наадамч болонд өөргөө танилцуулахгүй. За би Завхаймгийн сонгон сум яриад залуу байж ташмын бааснаар шигтгэе намайг. Хөрөн дааг маань болохоор юуны маа Завхаймгийн сонгон сум яриад төмрийн мөнгө гэрдэнэ гэж ах юм байна унгаад байгаа. Тэгээ өнөөдөр сайхан уралдаж амаа үзүүллээ. Хөрөн дааг хэд дахь давхар уянд уралдаж байна? Одоо 2 дахь уянд орж байна. Сая нэг баярд баг баярд айрагчаад гэтэрсэн. Наадмын зохион байгуулалтын тухайд наадам сайхан болж байна өнөөдөр. Нараа уртагш сайхан өдөр байна. За танд амжилт. За баяргийн өнөөдөр бор хээр дааг сайхан уралж айргийн 3 турдлаа. За баярлалаа. Сайхан уралдаа айргийн 3 орсон төлөх баяртай байна. Алтан Шарнуурынхаа тахилгын наадамд айраг авсан их баярлж байна. За хээр даагны удам өгшил. Энэ миний найз Гизгээ Отгон Баатараас ирсэн өгшилтэй байгаа. Хэд дахь давхар уянд уралдаж байна? Анхны уяа. За танд баярлалаа. За баярлалаа. Энэ наадмыг зохион байгуулж байгаа та бүхэнд гэсэн баярлалаа.